орны монголчуудын аж байдал, амьдралын хэв маяг, тэнд ажиллаж амьдарч суралцж яваа эгэл монголчуудаас сурвалжилсан сурал нэвтрүүлгийн ээлжид шинэхэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочин Батуултын дүлгэн. Сайн байцгаана уу? Намайг Батуултын дүлгэн гэдэг. Манай гэр бүл манай эхнэр мөнгөтөл хүүхдүүд маань 3 хүүхэдтэй. Одоо Намука 7 настай. Миний охин өөрөө гэл. Намайг Дозконы Намо гэдэг. Би 7 настай. Би Хумихама сургуульд явдаг. Тэгээд Анар заавар үлээ. Намайг Дозконы Анар гэдэг. Би 5 настай. Би Цэбаса гэдэг явдаг. Түг хэлээ. Би Мишель гэдэг. Бид хоёр үзэж харсан, сурч мэдсэн бүхнээ сэтгэл оюундаа тэгээд эх орондоо очино. Энэ цаг ойртоод л байна хэмээн сэтгэл доглон ярих энэ залуу гэр бүлийг бидний цөөхөн монголчууд төслийн баг Япон улсын Токио хотод ажиллаж амьдарч байхад нь зочилж тэдний нэг өдөр хэрхэн яаж өнгөрдөг, тэд юуг сурч, юуны төлөө амьдраад байгааг бүтэн өдрийн турш хамт байж сурвалжилсан билээ. Миний хувьд би өөрөө хотын хүүхэд. Тэгээд аав ээжийн хувьд бол Төв аймгийн хоёулаа. Тийм би бас хотод төрж өссөн. Тэгээд манай аавын талынх болохоор Баруун аймгийн хүмүүс, ээж маань болохоор Хөвсгөлийнх. Энд ерөнхийдөө сурах гэж ирсэн. Миний хувьд гэвэл Япон улсын засгийн газрын тэтгэлгийг аваад тэгээд энд докторийн курсанд сурах гэж ирсэн. Тэгээд ирснийхаа дараа гэр бүлээ татсан байна. Манай эхнэр ч гэсэн энд байх хугацаанд бас сургуульд хамрагдсан магистраа хийсэн. Тэгээд хүүхдүүд маань энд ирчээд одоо сургуульд явж байгаа, цэцэрлэгт явж байгаа. Өглөө ер нь бол 7 6:50 55 7 гэж ер нь босон. Тэгэл манай охин 8 цагаас хичээлдээ очир 45 гэж гардаг. Тэгэхээр 45-аас өмнө хоолыг нь бэлдээд, хувцсыг нь солиулаад бүх юмыг бэлдэж гаргана. Тэгээд манай хүүгийн цэцэрлэг бол 9-оос эхэлдэг. Тэгээд хаяада 8:30-аас авчиж өгнө. 9-оос авчих үе байна. За одоо ингээ биднээс хүүхдээ хүргэж өгч байна. Манай банд Анарыг хүргэж үзэн цэцэрлэглүүн. Манай охин маань сая ганцаараа сургууль руугаа явчлаа. Тэгээ сургууль руугаа явхад бол хүүхдүүд бүгдээрээ шар малгайтай тэгээд найзуудтайгаа нийлээд хамт явцдаг. Буцаад бас ганцаараа хүрээд ирчдэг. Тэгээд сургуулийн хүүхд яг ингээд сургууль руугаа явж байгаа тэр цагт нь аав ээж нараас нь зам дээр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нь туслахыг ер нь сургуулаас нь хүсэлт гаргаад тэгээ биднээс ээлжээр тусалдаг байгаа. Тэгээ яг тэр үед аюул олон хүүхдүүд ялангуяа машин зам гарч байгаа үед нь бол тусалдаг, аюулгүй байдлыг хангадаг. Харин энэ цэцэрлэгийн хүүхдүүдийг бол аав ээж нь хүргэж өгдөг байгаа. Тэгээ одоо хүүхдийн цэцэрлэг рүү явж байна. Энэ ингээ манай бандын цэцэрлэг байна. Одоо ингээ цөмөр орцгоё. Хайзамас. Энэ ингээ манай цэцэрлэгийнхэн багш хүн тий захирлан. Манай хүүхдийн багш нь байгаа. За Анар эхлээд ийшээ ордгий. Ийшээ ороод юмаа ич. Сүнхээ тавина. Монголын цэцэрлэгийн талаар мэдэхгүй ч гэсэн манай цэцэрлэгт бол зоригтой, сэргэлэн цов, эрүүл чирэг хүүхдүүд өсгөхийн төлөө ажиллаж байна. Энэний төлөө хүүхдүүддээ бие дааж хичээдэг, хөдөлмөрч зангасуулахын тулд хичээж байна. Тоглоомоор дамжуулж альвааг заахыг боддог. Жишээ нь үсэг зурхтаа карута гэдэг тоглоом тоглонгоо үсэг сурдаг.
Ой хүрээгүй ангид 9 хүүхэдтэй. 1 настай анги 13 хүүхэдтэй. 2-5 насны ангид тус бүр 15 хүүхэдтэй. Намун анар хоёр бол хоёулаа зураг сайн зурдаг. Сэргэлэн цовоо, эрүүл чирэг хүүхдүүд. Ямар нэг юм хийхдээ өөрсдөө чөлөөтэй хийх дуртай. Бусад маань яаж вэ гэд их ажигладаг. Туслах багш Йока байна. Намун анар хоёр бол өөрсдийн хүснээрээ чөлөөтэй сэтгэж зурдаг. Юм сурахтаач маш сайн. Цаашдаа их сурах чадвартай гэж боддог. Тэгээ ерөөхдөө хүүхдүүдэд хүргэж өгчөөд би цаашаага сургуультай явдаг. Одоогийн байдлаар манай эхнэр гэртээ байгаа жоохон хүүхдээ харж байгаа учраас ерөөхдөө сургуультай байжгаад буцаж ирээ. Тэгэл би одоо бүх гэрийнхээ ажлыг бас хийж байгаа. Яг одоогийн байдлаар бол тэрнээс ш урд нь бол манай эхнэр ерөөхдөө бүх ажлуудыг зохицуулдаг байсан. Би ерөөхдөө сургуультай завгүйч байсан үе тэгээд Одоо төгссөн болохоор бас арай гайгүй болчиход байгаа. Арай гайгүй завтаа болж байгаа. Манай гэр бүлийн нэг өдөр ер нь нэг иймэрхүү байдалтай өнгөрдөг. Өдөржингөө ерөөхдөө тэгэл тусдаа сургуульдаа ажил хийгээл би бол судалгаагаа хийх өдрөө хийгээл клиниктээ гарах өдрөө гараал өдрийг өнгөрөөдөг. Мэдээж нөгөө нэг Японд ирэх зорилго маань өөрөө мэдээж ангаах ухаан, шинжлэх ухаан мэдээж сонирхолтой хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаасаа яг хүний амьдралд хүнд хэрэгтэй бол ялангуяа Монголын өнөөдрийн нийгэмд бол нэлзүү эмчилгээ арга барил тий тэрийг би суралцах гэж яг энэ сургуулийг зорьсон. Би нүүр амны мэс заслын мэргэжилтэй Монголд резидентээ хийж төгссөн. За одоо энд манай физиологийн техникийн лабораторид ирсэн байна. Тэгээд энэ лабораторид би одоо өөрийнхөө нэлээд их олон цагийг өнгөрүүлсэн газар байгаа. Энд бол ерөнхийдөө immunohistochemistry гэж ярьдаг. Ерөнхийдөө гэрлийг ашиглаж EDC хэмжээнд ямар өөрчлөлт гарч байгааг судалдаг тийм лабораторид байна. Одоо энэ жишээлбэл EDC-ийн cell recording гэж ярьдаг. Тэрийг янз бүрийн нарийн тийм тестүүд хийдэг багш тургаар хөрөж байна. За энэ болохоор манай оюутнуудын докторийн оюутнуудын суудаг ширээ санал нь байна. Ерөнхийдөө эндээ судалгаагаа хийгээгүй байгаа үедээ бол уугаад судалгааныхаа ажлыг бичээд төлөвлөгөөг нь гаргаад бичгээ өөрөө байна. Энэ болохоор одоо манай өөрөө байгаа миний суудаг ширээ хамгийн гоё байрлалтай, хамгийн гоё саналтай, айгүй хацтай. Энд бол яг одоогийн байдлаар 2 жил болж байна. Одоо эх сар ингээд ер нь төгсөөд явна. Намайг Ватасэ Тэцүра гэдэг. Долгионтой хамт сурдаг докторийн оюутан байна. 7 хоногийн өдөр бүр өглөөнөөс орой болтол хамт сууж судалгаа хийж байсан. Долгион судалгааны явцад их шаргуу хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргаж, их олон зүйлийг суралцсан оюутан гэж харж байгаа. Энэ сургуульд маань нийтдээ 3,000 оюутан сурж байгаа. Тэгээд 50% нь 1500-аад оюутан бакалаврын зэргийн сургалтанд хамрагдаад 50% нь 1500 доктор болон магистрийн зэрэг хамгаалж байгаа. Бас нөгөө талаас нь онцлог нь болохоор Японд бас яг ангаах ухааны шинжлэх ухааны салбар дундаа бол хамгийн их олон гадаад оюутнуудыг цуглуулж энд авчирч сургадаг тийм сургууль. Нийт 34 орны 300-аад оюутан гадаад оюутанд сурж байгаа. Тэрний нэг нь би. Энд Монголоос бол нийтдээ надтай нийлээд 5 хүн сурж байна. Нихон шүдний их сургууль нь сая 100 жилийн ойгоо угтлаа.
бакалаврын төвшний 1-ээс 6 дугаар курсын 700, докторийн оюутнууд маань шүдний ангаах шинжлэх ухааны онол практик дээр суурилсан 2 судалгаа хийж төгсдөг ба докторийн программын гол шалгуур нь суурь судалгаа юм. Харин бакалаврын оюутнууд төгсөөд босго өндөр улсын лицензийн шалгалтыг 80-аас 90% давдгаараа онцлогтой юм а. ここは東京医科歯科大学といいまして、 Токиогийн шүдний их сургууль бол 1928 онд Япон улсад байгуулагдсан анхны улсын шүдний их сургууль юм. 1945 онд ангаах ухааны их сургуультай нэгдснээр өнөөгийн энэ сургууль байгуулагдсан гэж үздэг. Энэ сургуулийн эмнэлэг нь Японы хамгийн их өвчтөн ирж эмчлүүлдэг, мөн үзүүлдэг юм. Их сургуулийн хувьд Японд шүдний мэрэгжлийн хамгийн босго өндөр сургууль юм а. Япон улсад нийтдээ 29 шүдний сургууль байдаг. Тэгээд одоо өнөөгийн байдлаар бол энэ сургууль маань яг шүдний салбартаа бол номер 1. Тэгээд дэлхийн одоо шүдний сургуулиудыг хооронд нь ингээд харьцуулсан тийм албан ёсны харьцуулалтаар бол дэлхийд номер 3-т явж байгаа. Маш том нэр хүндтэй энэл зүйдээ ч гэсэн дээрээс нь судалгааны тал дээр ч гэсэн нэр хүндэд төрсэн тийм том сургууль. Би энд сурж байгаад маш их баярлдаг, азтай гэж боддог. Дөлгөөн бол манай тэнхимд Токиогийн шүдний их сургуулийн эрүүн нүүрний мэс заслын тэнхимээс ирж судалгаа хийж байгаа докторийн оюутан. Судалгаа шинжилгээний ажилда их идэвхтэй оролцдог. Манай тэнхимийн хувьд бид нар амьтан дээр суурилсан суурь судалгаануудыг хийдэг. Дөлгөөн манай тэнхимд 2 жилийн хугацаатай ажиллаж, бие дааж, даргалааны эсийн талаар маш сайн судалгаа хийсэн. За миний судалгаа маань ерөнхийдөө хүн төрөлхтөнд бий болоод байгаа нүүр амны орчим өвдөлтийг одоо хүртэл ойлгоогүй байгаа. Тэгээд тэрийг механизмыг нь ойлгох гэж биднээс энэ судалгаа хийдэг. Ер нь нүүр амны мэдрэлийн гаралтай өвчний үүсгэж байгаа механизмын талаар судалгаа хийсэн байгаа. Энэ мэдээлэл маань ирээдүйн энэ өвчнийг хэрхэн илүү амжилттай ангаах вэ, эмчлэх вэ гэсэн тал дээр им гаргахад бас хэрэгтэй мэдээлэл байсан тул бас дэлхийн хэмжээний том сэтгүүлд хэвлэгдэж энэ мэдлэг дараагийн судалгаач нарт хэрэг болох тийм нийтлэл болон үлдсэн байгаа. Энэ лабораторид би Iwata Sensei-гийн удирдлагын дээр нийт 3 прожектын дээр ажилласан байна. Тэгээд энэ 3 прожект гуруула шинжилгээ ухааны нийтлэл болж хэвлэгдсэн байгаа. Нэлээд нэр хүндтэй сэтгүүлүүдэд Journal of Neuroinflammation сэтгүүлд хэвлэгдсэн байгаа. Мөн бусад оюутнуудтай хамтарсан судалгааг амжилттай хийж Journal of Oral Pain мөн Molecular Pain гэсэн сэтгүүлүүд дээр хэвлүүлсэн. Дээрх сэтгүүлүүдийн дунд Journal of Neuroinflammation бол Impact Factor 5.1 буюу маш өндөр шаардлагатай сэтгүүл юм. Journal of Oral Pain мөн Molecular Pain гэсэн сэтгүүлүүд мөн л 2 болон 3 гэсэн Impact Factor өндөр сэтгүүлүүд юм а. ドルゴン先生は今大学院で Дөлгөөн бол манай тэнхимд докторийн зэрэг горилж байгаа Монголоос ирсэн оюутан. Эрүүн нүүр орчмын эрүүний өвдөлтийн талаар судалгаа хийж байгаа юм. Өөрийнх нь судалгаа үнэхээр үр өгөөж ихтэй судалгаа болж чадсан. Энд байх хугацаанд эрүүн нүүр орчмын өвдөлт болон эрүүний үеийн эмгэгийн талаар сонирхож судалж байгаа. Суурь судалгаанаас гадна клиникийн эмчилгээний арга барилд суурилсан судалгаанд шамдаж байгаа нь бас өөрийнх нь ур чадварыг нотлсон юм уу гэж би харж байна. Миний хувьд би дөлгөөний сэмпай буюу дээд курсын оюутан болохоор дөлгөөнд өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ заадаг байсан. Харин дөлгөөн эргүүлээд надад бас их олон юм заасан учраас бид харилцсан бие биендээ тусалж дотны найзууд болсон. Дөлгөөн бол Монголоос ирэхдээ өмнө нь суурь судалгаа хийж байсан туршлага их багатай байсан. Гэсэн хэдий ч энэ 2 жилийн хугацаанд дөлгөөн ийм өндөр Impact Factor өндөр сэтгүүлд хэвлэгдэх хэмжээнд нь хүртэл бие дааж их хичээл зүтгэл гаргаж хийж маш сайн судалгаа хийсэн.
Тэгээд энэ хэвлэгдсэн нийтлэлүүдийнхаа ачаар одоо энэ докторийнхаа курсыг төгсөөд ч гэсэн одоо намайг сургуулиуд багшийн орон тоонд ажилд урьж байгаа. Энэ бол миний бодлоор миний хийсэн ажил гэхээсээ илүү багшийн удирдлагын доор зааврын дагуу ажиллаж амжилтанд хүрсэн гэж би боддог. Тийм болохоор би энэ лаборатори болон Ивата сенсей энэ найз нөхдөдөө үргэлж талархаж баярлаж явдаг юм аа. 非常に有能で Долгион бол их ур чадвартай, шаргу, хөдөлмөрч ийм оюутан. Монголд буцаж очиод эрүү нүрийн мэс заслын урдаа барьдаг эмч болохыг хүсэж байна. Монгол хэл дээр сургалтын материал орчуулж бэлдэх сонирхолтой байгаагаа биднэрт хэлж байсан юм. Эрүү нүүр орчмын өвдөлтийн судалгааны нийгэмлэг байгууллага талаар бид мөн ярилцсан. Энэ Японд сурсан мэдлэг боловсрлоо ашиглаад Монголд очиод шинэ суурь судалгааны ажлуудыг эхлүүлнэ гэж найдаж байна. Энэ хэцүүчгэлсэн дүлгөөн бол чадна гэдэгт итгэж байна. Мөн өөрөө сайн англи болон өөр олон хэлтэй учраас цаашдаа дэлхийн хэмжээнд олон хүнтэй хамтран ажиллаж судалгаа шинжилгээ хийн гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн тавцанд өөрийн хувь нэмрээ оруулсан эмч судлаач болоосаа гэж хүсэж байна. Япон-Монгол орны харилцааг холбосон үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж яваарай гэж хүсэж байна. Дүлгөөн 2007 онд Кубасад мэргэжлээрээ төгсөж ирээд анагаахын шинжлэх ухааны их сургуульд багшилж дараа нь улсын 1-р төв эмнэлэгт эрүү нүрийн мэдслийн нарийн мэргэжлэр суралцсан. Мэдслийн өрөөнд орох бүрдээ хагалгааны арга техникээ улам боловсронгуй болгох, мэдлэг боловсрлоо дээшлүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж явсан нь түүнийг арлын Япон улсыг зориход хүргэжээ. Манай өвөө аав хоёр маань ерөнхийдөө эмч мэргэжилтэй. Манай өвөө маань ерөнхийд Монголд бол хамгийн анхны бүр шүдний эмч нарын нэг Бацүх гэж хүн байгаа. 1-р эмнэлэгт ажиллаж байсан. Аав маань бол дотрийн мэргэжлийн зүрх судасны эмч. Намайг бүр багаас л 1-р эмнэлэгт ажиллаж байсан. Одоо ч ихсэн ажиллаж байгаа. Мэргэжилтэй үнэнч нэгэн. Тийм учраас би багаасаа бүр ингээд эмчийн гэр бүл амьдралыг сайн муу аль алийг нь үзэж харж өссөн. Гэхдээ яагаад ч мэдгүй бүр багаасаа бас эмчийн мэргэжлийг өөрөө ч гэсэн авахыг хүссэн. Яагаад гэвэл энэ мэргэжил маш их олон хүнд эрүүл мэндийг бий болгодог, өгдөг. Гэхдээ нөгөө талаас маш их хариуцлагатай, өндөр хариуцлага. Яагаад гэвэл эмчийн шийдвэрээс шалтгаалаад өвчтний эрүүл мэнд шууд нөлөөлдөг учраас байнга манай аав хэлдгээр бол боловсрлоо өндөр болгож, улам ном уншиж, байнга мэдлэгээ ингэж сайжруулж авахгүй бол өнөөдрийн ялангуяа орчинд бол хоцрогдох тийм аюултай байдаг. Тийм ч учраас би өнөөдөр энд ирээд докторийн курс ороод сурж байгаа. Дүлгөөн олон жилийн түүхтэй Токиогийн анагаах ухааны шүдний их сургуульд суралцж буй 200 гаруй гадаад оюутнуудыг төлөөсөн анхны гадаад оюутнуудын холбоог байгуулах санаачлагыг гаргаж бусад орны оюутнуудтай хамтран үүсгэн байгуулжээ. Тэрээр албан ёсны үүсгэн байгуулагч нарын нэг бөгөөд тус холбооны анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллажээ. Японы эрүүл мэндийн тогтолцоо үйлчилгээ яагаад маш их өндөр хэмжээнд маш чадвар чанартай өгж чадж байна гэж харахад бол нэгт энэ том сургуульд орох гэж хамгийн мундаг залуучууд нь өрсөлдөж хамгийн шийдгүүд нь ордог юм байна. Тэгээд нэгэнд орсныхаа дараа бол энэ тогтолцоондоо бол үлдэхийн тулд сургуулаа төгсөж чадахын тулд маш их ажиллаж маш их олон жилийг нойргүй, хоолгүй ер нь өнгөрөөдгийг би өөрийн нүдээр харлаа. Энийг бол манай бас боловсролын тогтолцоо ер нь Монгол улстай аваачмаар ижилхэн байдлаар энэ боловсролыг түгээх талаар би бас олон талаас нь бодож харж бас суралцж байна. Тэгээд хамгийн гол нь төгссөн эмч нар маань энд бол амьдралын баталгаатай байдаг юм байна. Цалин хөлс бол асуудалгүй. Тийм болохоор дараагийн үе эмч нар бол маш их сонирхолтой эмч болохыг хүсдэг олон хүмүүс байдаг юм байна. Монголд эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд авч чадахгүй гадагшаа гарч байгаа тэр олон монголчуудыг бодож
Монголдо чанартай өндөр чанартай эрүүл мэндийн үйлчлэгийг авах төр боломжийг нь хангахын төлөө би хувь хүнийхээ үүднээс ажиллана гэсэн тийм зорилготой л одоо энд сурж байна да. Эмнэлгийн орчин, хангамж одоо зүгээр өрөөч гэх юм уу. Ерөөсөө л хүмүүсийн сувилагч нарын үйлчлэгээ эмч нар нь гэл бүгдээрээ их сайхан тэрэнд тийм арын хаалга ч юм уу тийм янз бүрийн юм ерөөсөө байхгүй хүн болгонтой тэгш сайхан тэгш харьцаж байна. Хүлээхийн хувьд бол хүлээдэг. Өөрөөр хэлбэл ингээл шууд очиод эмчтэй уулзаал ингээл гарна гэсэн юм бол байхгүй. Шууд тэр цагтаа шууд ингэн гэсэн юм байхгүй. Яг тэр цагтаа очиод ингэн хурдан тарна гэсэн юм байхгүй. Тэр чинь өмнөх хүн одоо удаж олно тий. Тэгэл бас нилээ удна. Монголд бас бид нар айгүй хүлээдэг яг тэрнтэй адилхан бас хүлээнэ. Тэгээд хүүхд өвдгөр яадаг үлээ. Одоо жишээлбэл хүүгээ би цэцэрлэгтээ авчиад өгцөн тэгээ өөрөө хичээлдээ явцсан, ажилдаа явцсан ч юм уу те. Тэгээд хүүхд жоохон халуурлаа гэж 37 жоохон гараад ирэхэд цэцэрлэгээс шууд ээж рүү нуцсан. Тэрийг ажил, сургууль, цэцэрлэг бүгдээрээ хүлээн зөвшөөрнө. Тэгээ би одоо дарагдаа хэлээл юм уу эсвэл багштай хэлээл манай одоо хүүхдийг дуудаж гин гэдэг цэцэрлэгээс нь дуудаж гин үтсэн гэж ингээд тэгээ явдаг баг жишээ нь. Дүлгөөн хаанч аль ч усад ажилд суралцсан гэр бүлтэйгээ байхыг илүүд үздэг. Завгүй амьдралын хэмнэлд гэр бүлээ хараад цаашид хийж болох олон зүйл рүү зориглон орох эрч хүчийг авдгаа бидэнтэй хуваалцсан. Тэд бусдтай нэгэн адил дор бүрнээ хичээл зүтгэл гаргаж өөрийгөө дайчлан хөгжүүлэх замаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй энгийн нэгэн залуу гэр бүл илээ. Сураад байна гэж байгаа мөртлөө цаана мэдээж ойлгомжтой биднээс бүгдээрээ бас нэг юм бахархдаг нь бол гэр бүлээ хамттан байлгаж чадчихээн те. Аз жаргалтай гэр бүлтэй гэж би хэлнэ өөрийгөө. Тэгээд хүүхдүүд маань том болж байна, өсөж байна, эрүүл байна, сарвал байна. Ер нь бол аз жаргалтай амьдралаар амьдарч байна. Энийгээ харин яг энэ сургуулийнхаа хажуугаар намжуулаад ингээд яваад байгаадаа бас их би баяртай байдаг. Эхнэр ч гэсэн маш их баяртай байдаг. Би нөгөө магистра хийсэн 2 жил тэгээд сурахынхаа хажуугаар бас ер нь ажиллахгүй болохгүй энд чинь өртөг их өндөртэй ялангуяа Токиод гэхээр өртөг өндөртэй учраас аль нь ер нь болж өгвөл ажил хичээлийнхаа хажуугаар ажиллаал тэгэл тэхгүй бол ер нь бас чанга шүү. Тэгээд бизнесийн хувьд бас нэг онцлог нь болохоор айгүй Азтай тэтгэлэг авдаг. Ер нь бол би Японы засгийн газраас тэтгэлэг авдаг. Манай эхнэр ч гэсэн магистрийнхаа сургалтанд хамрагдахдаа бас тэтгэлэг олж авсан. Тэгээд тэр нь болохоор бас ингээд бусад хүмүүст бас ингээд хэлэхэд бас сонирхолтой байж магадгүй. Хүүхдүүдтэй олон хүүхдүүдтэй байх тусам тэгээд эхнэр нь ингээд нөхөр нь оюутан эхнэр нь ингээд сурах гад явж ийн гэвэл бас ингээд хүмүүс нь сургууль нь багш нар нь бас ингээд дэмжлэг өгөөд ах шиг байгаа тийм. Арай өөрөөр хандаад ах шиг байгаа. Магадлал арай өндөр байгаа юм болоо гэж бодсон шүү дээ. Би одоо жишээлбэл тэтгэлэг авмаар байна гэд материалаа өгөхөд яг ингээ харахаар нөхөр нь оюутан тэгээд ардаа 2 хүүхэдтэй байсан. Тэгээ 2 хүүхэдтэй тэгээд сургууль сурмаар байна гэхээр бас тэтгэлэг авах боломж нь бас өндөр юм байна. Тэр бол бас энэ нийгмийнх нь одоо сургуулийн системний үнэлэмж гэх юм уу үнэлгээ гэх юм уу тэр нь айгүй бас зөв юм байна. Хүнийг ингээд хүүхдтэй ар гэртэй ингээ асуудалтай мөнгө төгрөг ингээ гачигдaltaй байснаас болоод сурах боломж нь бол нээлттэй болчихж байгаа байхгүй тий. Тэрүүгээр айгүй Азтай биднээс тэтгэлэг авсан. Мэдээж хажуугаар нь тэр нь хангалттай биш байгаад хүүхдүүдтэй тий. Хажуугаар нь бол биднээс ерөнхийдөө байнга цагийн ажил бол хийдэг. Манай эхнэр ч гэсэн хийдэг байсан, би ч гэсэн хийдэг. Одоо харин хүүхд маань төрөөд яг одоогийн байдлаар хийхгүй бол хийгээ болцсон байгаа. Одоо биднээс бас төгсөөд ер нь бас буцаж байгаа учраас Түүний хань мөнх туул байгаль орчны судлал чиглэлээр Япон улсын София их сургуульд магистрийн зэрэг хамгаалжээ. Японд ирээд Токиод София гээд сургуулийг байгаль орчны чиглэлээр магистра хийгээд сая 3 сард төгссөн. Магистрийн одоо ажил маань болохоор хог хаягдлын чиглэлээр хийсэн. Тэгээд хог хаягдлын чиглэлээр хийгээд энэ ч хог хаягдал боловсруулалт, дахин боловсруулалтын талаар суралцаад тэгээд энэ чиглэлээр одоо Монголд маань илүү хөгжүүлэх хэрэгтэй салбар юм болоо гэж бодоод тэгээд магистра илүү тэр салбараараа хийсэн юм байна. Би айгүй Азтай л да айгүй сайн ер нь хүн
олж суусан. Залуу хүний хайр дурлал ингээл гал халуун хайрандаа ингээл умбаашин бол суудсан боловч одоо ингээд буцаагаад харахад бол энэ бүх одоо амьдралын бүх юмуудыг ингээд хамтдаа ингээд давж тэгээд арт нь гарч байгаа ээж эхнэр хүний би ингээд хараад бол мэдээж маш их бахархдаг. Би ерөнхийдөө энд ирээд бас л бусад хүмүүсийн адил айгүй их стресссэн л дээ нэг хэсэг. Тэгээд шинэ соёл, хэл ус те Япончуудтай хамтарч ажиллана, суралцсан гэдэг яг нэг үг хэлэхэд бол гадаад хүмүүсийн хувьд бол маш их стресстэй хаяадаа санагддаг. Тэгээд стресстэх үедээ би юуг олж мэдсэн бэ гэвэл спортоор хичээлвэл эрүүл мэндэд сайн байхаас гадна бас стрессээ тайлахад маш их тийм хэрэгтэй чухал тийм юу гэдгийг маань юм байдгийг маань би ойлгосон. Тэгээд гүйдэг болсон. 7 хоногт ер нь дунджаар 3-4 удаа гүйдэг. Нэг гүйхтэй бол нэг дор хаяж нэг 7-8 км гүйхийг оролддог, боддог. Нэг ингээд гүйцсэний дараа бол дараа нь би санаа сэтгэл ерөнхийдөө тайвшраад илүү стресс байсан бол тэрийг мартаад ядраад тэгээд ерөнхийдөө ороод ирдэг. Тэр нь илүү гоё. Хоолоо идэн тэгээд нэг тэгс хийгээд манай хүмүүс ер нь эрт унтдгийг. Унтсныхан дараа нь би нэг хаяада хийх ажилтай үедээ бол сууж ажиллаа хамжуул. Зарим хүмүүс яг хөө тэгээд хэлхэл ах л та. Сураад байна. Юуны төлөө сураад байна гэд. Тэгээд манай гэр бүлийн үнэт зүйл бол ер нь бол би боловсрал гэж би боддог. Тэгээд хүүхдүүдтэй ч гэсэн өөрсдөнтөө ижилхэн энэ боловсрох дэлхийн нээлттэй боловсролын энэ тавцанг ашиглаж хувь хүний үүднээсээ илүү мэдлэгтэй боловсралтай туршлагатай хүн болох юм болов уу гэж би бас мөрөөддөг дотор. Бид хоёр ингээд төгсөөд дуусч байгаа байхгүй 4 жил маань дуусч байна. Тэнгүүт одоо ингээд жишээлбэл ажлын байрны урилгууд ирж байна тий. Тэгэл ерөнхийдөө энд ингээд байгаал явах боломжууд нэгдэл байгаа байхгүй. Тэгэл бид хоёр ч ярьж байгаа энд үлдэх үү Монгол руу буцах уу гэж ярихад бол яалтчгүй үлдэх одоо эерэг шалтгаанууд сайн үлдчихвэл гоё юм да хүүхдүүд хэрэгтэй юм да гэсэн шалтгаанууд бол байна. Гэхдээ ганц аюул нь одоо дахиад нэг 2 жил, 3 жил, 4 жил болчвол улам илүү их үлдэх гээд идэх юм байна гэдгийг би бусад монголчуудыг хараад ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр тэртээ тэрэнгүү эцэст ер нь явж биднээс Монголд л одоо амьдрах зорилготой, бодолтой, төлөвлөгөөтэй хүсэлтэй учраа энд үлдэх нь буцаад Монгол руугаа явах тэр магадлалыг улам багасаад нь шүү дээ. Тэгэхээр аль болох эртхэн шиг буцаад Монгол руугаа очиод хүүхдүүдээ ч гэсэн монгол хүмүүжлтэй болгоо тий. Гиснэж одоо эндхийн боловсрал сайн байсан ч гэсэн эндхийн ийм гоё байгууламж гоё юмтай байсан ч гэсэн Монгол байхгүй байсан ч гэсэн Монголдо очиод ер нь суурьшсан аль энд нь хэрэгтэй юм байна гэж би ер нь бодсон дүгнсэн. Тэгээд одоо яг манай хүүхдүүд чинь охин 2 дугаар анги, хүү одоо 1 дугаар ангид орох хэвээр. Тэгээд сургуульд орохоор илүү монгол хэлээ мартах гээд идэх юм байна. Тэгээд илүү их япон хэлээ хойлж яриад идэг бай. Тэгээд энд одоо дахиад одоо манай хүн ингээд ажлын санал ирж байгаа байхгүй. Тэгээд хэрвээ ажил хийвэл дор хаяж одоо 2 жилээр гэдэг ч юм уу гэрээ хийн. Тэгвэл дахиад 2 жил болоход 2-3 жил боллоо гэхэд энэ хүүхдүүд ч улам япон хэлээ монгол хэлээ мартагнаад тий. Тэгээд очиод Монголд сурыг гэхээр нөгөө сурч чадахгүй болж штэ одоо тий. Тийм учраас эртхэн шиг сургуульд өнгөж ер нь эхэлж байгаа дээр нь эртхэн явахгүй бол ер нь японч гээд идэх юм байна. Тэгэл 4-5 дугаар ангийн хүүхд болоод 6-7 оронгууд за төгсгий гээл за төгсгсний дараа за нэг сургуульд оруулчихъя гээл тий. Ингээл яваад идэг юм шиг байгаа. Тэгэл төгссний дараа за нэг ажилд орчихъя гээл за нэг 2 жилийн туршлагатай гээл. Тэгэл 2 жилийн туршлагатай болонгуудаа за нэг арайч болоогүй байна. Дахиад нэг 5 жилийн туршлагатай. Энд чинь 1 жил 2 жил чинь ингээд буцаад харахад 20 жил 30 жил болцсон байх магадлал айгүй өндөрт гэж би харсаа тий. Тэгэд ер нь эртхэн буцсан дээр юм байна. Ягаад гэвэл эцсийн зогсоол бол Монгол. Хувь хүний өөрийн сурсан, мэдсэн, туулсан амьдралаас гарсан тэр бүх чадвараа ашиглаад тэр чаддаг зүйлэл ер нь сайн хэлхийг их оронч гэж би хэлнэ.
Залуу хүн өөрийгөө хөгжүүлэх шиг сайхан юм гэж хаавах уу? Дүлгөөн Кубасад 6 жил, Америкийн нэгдсэн улсад 2 жил, Япон улсад 5 жил суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн. Япон улсад хамгийн шилдэг тооцогддог нэр хүндтэй том сургуульд Монголд огт судлагдаагүй цоо шин чиглэлээр ангаа ухааны докторийн зэрэг хамгаалаад гэр бүлийн хамт харийн орноос сурч мэдсэн зүйлийнхээ үр шимийг нь эх орондоо гаргахаар Монголдо буцаад иржээ. Элэг нэгт монголчуудынхаа төлөө эхийг хийж бүтээгээрэй.